Vitafit компани Natura брендийн шинэ бүтээгдэхүүнүүд гарсан байна. Хуучин лоунгийн шүүсийн би өмнө нь бас хүмүүс танилцуулж ирсэн. Тэгээд Vitafit-ийн Natura лоунгийн шүүсийн шинэ бүтээгдэхүүнүүд нь хуучин бүтээгдэхүүнүүд нь ч гэсэн ер нь би ер нь хэлж байгаа рекламдж байгаа. Бүр рекламтаад зогсохгүй бүр өөрөө хэрэгэлдэг гэрийнхэндээ хүүхдүүдэд өдөр тутам хэрэглүүлдэг рекламтахад хүртэл хүн баярлаж багтаж таашаал авч болдог бүтээгдэхүүн гэж байдаг. Тэгвэл Vitafit компани Natura-гийн бүтээгдэхүүнүүд бол яг тийм. Учир нь гэвэл нэгдүгээр ямар ч сахар байхгүй, даршлагч байхгүй, мод болохгүй гэж хийсэн химийн бодисууд байхгүй. Тийм учраас Япон солонгосын эмнэлгүүдэд өвчтнүүдэд өгдөг, сургуулийн хүүхдүүдэд өдөр тутам өгдөг ундаатай бол яг адилхан ч гэж хамаагүй илүү. Ягаад илүү гэж байгаа юм гэвэл ер нь заавал Монгол хүний хийсэн юм яхаар Япон юм уу Герман хүнийхээс дутуу гэдэг. Vitafit-ийн энэ Natura брендийн хол илүү бүтээгдэхүүнүүд учир нь гэвэл энэ бүтээгдэхүүн өөр газар байхгүй Монгол орны зэрлэг ойн бүр 10 сард болцсон болдог анс чацарган нэрс орсон байгаа. Тийм учраас бүр уухад хүртэл ингээд час хийдэг. Ер нь Монголын тэр 10 сард болдог анс чацарга нь бол баг нэг жижигхэн ширхгэн гэхэд бүтэн тор банан алим эзнээс илүү тийм биологийн идэвхтэй бодистой витаминтэй байдаг. Тийм учраас ингээд идэхэд бүр ингээд чичрээд байдаг. Явахгүй цагаан сар болох гэж байгаа Монголын шинэ жил гал морин жилийн бэлэг гээд би бас Vitafit-ийн Natura-гийн энэ ундаа авч байгаа шүү.